Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийн дахинд тойм хөтөлбөр энэ удаагийн дугаараараа Истанбулын дөрвөлийн дээд хэмжээний уулзалтыг онцолж байна. За энэ уулзалтаар бүгд найрамдах Турк улс, Оросын холбооны улс, Герман, Франц гэсэн улс орны төр засгийн тэргүүнаар Сирийн иргэний дайнд улс төрийн шийдэл гаргах ийм асуудлыг хэлэлцлээ. За ер нь Турк улс яагаад өөрийн нутагтаа Оросын холбооны улс Европын хоёр орныг урьж одоо Сирийн асуудлыг хэлэлцэх болов? Эдгээр улс орнууд мөн одоо бусад улс орнууд Сирийн иргэний дайнд ер нь ямар ашиг сонирхолтой оролцдог юм? Ямар улс орон ямар бүлгэллүүд Сирийн одоо энэ хямралд ямар ашиг сонирхол тавьж ер нь оролцож байгаа юм бэ гэдэг энэ сэдвээр ярилцахаар бид судлаачийг ураад байна. За бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр Сирийн иргэний дайны үйл явцыг ярих гэж байна. Тэгэхээр Турк улс өөрийн газар нутагтаа бас улс орнуудыг авч ирээд Сирийн иргэний дайнд улс төрийн шийдэл гаргая гэдэг ийм одоо зорилгоор уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаас тэдний хувьд бас Сирийн иргэний дайныг улс төрийн арга замаар зогсоох нь ерөн зүйтэй маа. Үндсэн хуулийн асуудлаар бас хурал зохион байгуулъя, одоо хурлыг зохион байгуулах баг бүрдүүлэе гэдэг ийм шийдвэр гаргаж байна. Тэгэхээр энэ дайныг зогсоох улс төрийн үйл явц гэдэг нь ер нь ямар учир агуулгатай юмыг яриад байна уу? Тэдний энэ хүрсэн шийдлийг та илүү дэлгэрүүлж ярихгүй юу? За тэгэхээр энэ Сирийн иргэний дайн бол одоо сүүлийн 7 жил орчим үргэлжилж байгаа юм даа. Тэгэхээр энэ дээр бол одоо сүүлдээ бүс нутгаас халиад дэлхийн нийтийн асуудал болж хувирсан. За энд бол ялангуяа 2014 оноос Оросын холбооны улс оролцох болсноор болвол одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагаар олон улсын яриа хэлэлцээр ийм асуудлаар шийдэгддэг болсон. Асуудал болсон. За тэгэхээр энэ дээр болохоор бүгд найрамдах Турк улсын хувьд болохоор ерөнхийдөө одоо хүртэл болвол Сирийн хууль ёсны засгийн газрыг бол одоо халагдах хэрэгтэй. Энэ бол одоо халаага өгөх хэрэгтэй. Шинэ ардчилсан хүчин гарч ирэх ёстой гэдэг ийм үзлийг болвол ихэнх үед бол илүү хурцаар тавьдаг байсан. Гэхдээ энэ байр сууриас одоо болтол ухраагүй байгаа. Оросын холбооны улс болон Иран гэсэн тал болохоор энэ Сирийн хууль ёсны засгийн газрыг бол одоо улс орондоо яриа одоо газар нутгаа буцааж инх тавныг тогтоосны дараа дахин одоо засгалаа үргэлжлүүлэх ёстой гэж үздэг. За тэгэхээр энэ асуудлаар болвол одоо Турк улс 2016 оноос эхлээд Сирийн дайнд бол бас өөрсдөө нэг оролцогч болж хувирсан. Энэ юу гэхээр Туркийн өмнөд хил дагуу бол Курдийн босогчид Исламын улсын одоо хүч хэрхэгжлээс шалтгаалаад энд бол одоо Туркийн аюулгүй байдлыг занал хийлж байна гэж үзсэн. Тийм учраас 2 удаагийн цэргийн ажиллагаагаар болвол одоо Евфрат мөрний баруун хэсгийг бол ерөнхийдөө одоо чөлөөлчөөд энд бол хяналтаа тогтоогоод энд Сирийн үндэсний хүчин одоо үндэсний айрам гэж нэрлэгддэг. Одоо хуучин анх эхлэхэд ардчилсан хүчний төлөөлөл болж байсан. Энэ хүчнийг бол түшгэлсэн ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ энэ дээр болохоор Орос болон Ираны хувьд бол энэ радикал лалын бүлгэллүүдийн эсрэг бол одоо тэмцлийг одоо хайр найргүй байх хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас энд хамгийн гол нь хайр найргүй байлаа ч гэсэн энэ олон улсын энэ ерөнхийдөө Сир дахин лалын радикал бүлэгт маань Сирийн хүмүүсээс гадна олон улсын хүчин бас байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын одоо янз бүрийн Европ одоо сайн дурын лалын дайчид ирсэн. Одоо Оросын гэж одоо Кавказын бүсээс одоо энэ Дунд Азийн орнуудаас. Тэгэхээр эднийг тодорхой хэмжээнд шууд хайр найргүй тэмцэл гэдгээр хэрвээ ямар нэгэн гарцыг олохгүйгээр тэмцэл явуулах юм бол энэ нэргээд гарт эднэр дөрвөж болох хамгийн эхний байрал нь бол Турк улс байна. Тийм учраас дөрвөсдийн бүр 2 дахь том давалгаа бол Туркэд явна гэж ингэж үзэж байгаа учраас Турк бол талуудыг хооронд найлуулах, эвлэрүүлэх, гал зогсоох одоо тэр гэрээг бол аль болох урт хугацаанд үргэлжлүүлэх ийм сонирхолтой. Тийм учраас энэ дөр бол Туркийн нэг хүрсэн амжилт бол Оросын холбооны улстай ерөнхийдөө одоо харилцан тохиролцсон үндсэн дээр Идлиб гэдэг мужид бол одоо гал зогсоох ийм тохиролцоонд хүрчээд Идлибт болохоор ерөнхийдөө Алеппогийн тулалдаанаас одоо зүхтаасан том жижиг зэвсэгт бүлгэллүүд энгийн иргэд бол төвлөрсөн. Ерөнхийдөө бол одоо Туркийн талын мэдээлж байгаагаар бол 4 сая шахам ийм хүмүүс бол Идлибт төвлөрөөд байна. Мөн одоо үүнээс гадна Дамаскын ойролцоо Турк одоо тэр Сирийн газар орон бүрээс бол тэр янз бүрийн том жижиг зэвсэгт бүлгэллүүдийн
бүлэглүүдээс зүхтаасан хүмүүс янз бүрийн бөмбөгдөлтөөс зүхтаасан хүмүүс Идлибийг сонгож байгаа. Тэгэхээр Идлиб дэх гал зогсох гэрээ хэрвээ зогсчих юм бол гэнт энэ гэрээ зөрчигдөөд хэрвээ мөргөлдөө эхэлэх юм бол энэ бол одоо Туркийн Хатай мужуу маш ойрхон байна. Энд бол дахиад дор хаяад 3 сая төгрөг хүчит бол Туркид шууд автоматар орж ирнэ гэдэг ийм аюул бол байгаа. Нэг талаас. Нөгөө талаас бол Турк одоо тэр Евфрат мөрний зүүн эрэгт байгаа энэ Курдийн босогчд одоо Сирийн ардчилсан хүчний холбоо гэж нэрлэгддэг тийм. Энэ Курдийн босогчдыг бол ерөнхийдөө тэлхээс сэргийлж байгаа. Тийм учраас бол одоо Туркийн хувьд улаан шугам нь Евфрат мөрний зүүн эрэг гэж ингэж нэрлэж байгаа. Тийм учраас одоо эднийг бас одоо урагш нь ахиулахгүй тулд Манбич гэдэг одоо яг тэр Евфрат мөрний баруун эргийн хотод бол одоо Турк Америкийн хамтарсан эргүүл одоо ингэж гарч байна. Тэгэхээр Турк бол энд одоо өөрсдийн үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд Оростой ч Америктэй ч ингэж одоо хоёулантай нь ингэж хамтарч ажиллах ийм бодлогыг бол явуулж байна. За тэгээд үүн дээр болохоор энэ дөрвөн улс яагаад тэгвэл энэ Истанбулд одоо уулзчих болов гэхлээр за энэ дэр бол одоо та бүхний мэдж байгаагаар бол Турк Америкийн харилцаа бол бас сүүлийн хэдэн сарууд бол хямралтай байгаа. Үл ойлголцол 2-3 зүйл дээр бол үл ойлголцол байгаа. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол Турк энэ Сир дэх Америкийн бодлого нь хамгийн гол нь Туркийн үндэсний аюулгүй байдалд харш байна гэж бол Турк ингэж үзэж байгаа. Яагаад гэхлээр одоо Курдийн тэр босогчдыг бол Америк дэмжиж байгаа нь бол энд бол Туркийн хувьд бол хязгаарч одоо дэмжиж одоо санал нийлж болшгүй зүйл гэж үзэж байгаа. Тэгэхээр үүн дээр бол Америк гэсэн одоо энэ Орос гэсэн энэ хоёр талдах энэ ерөнхий байр суурийг хүчний тэнцвэрийг одоо зохицуулах ийм оролдлого. За энэ дээр бол Америкт бас тодорхой хэмжээний бас сүүлийн үед бас зөрөлдөөнтэй болоод байгаа. Европын хоёр гол улс болох Герман, Франц хоёрыг бол өрссөн. Энд бол Герман, Франц хоёрын оролцох болсон одоо гол шалтгаан нь бол Германы хувьд бол одоо дөрвөсдийн асуудал. Сирийн дайны дөрвөсөд одоо хамгийн их одоо дөрвөсдийг хувьд хүлээж авч байгаа. Мөн одоо хамгийн их нийгмийн асуудал бас гарч байгаа нь бол Герман. Үүнтэй холбоотойгоор магадгүй одоо зарим судлаачдын хэлж байгаа бол Меркелийн те одоо улс төрийн хувьд ерөөхдөө одоо нэг карьерэнтэй нэр хүнд нь багасж байгаа юм бас нэг гол шалтгаан бол дөрвөсдийн асуудал байна. Францын хувьд болохоор Франц бол одоо Америктэй харилцаанд бол бас тодорхой зөрөлдөөн гарч байгаа. За үүнээс гадна Сир гэдэг маань хуучин бол Францын колони байсан. Францын нөлөөний хүрээний бас. Тэгэхээр энд бол бас Франц бас тодорхой хэмжээний одоо байр суурь эзэлж тоглолтод оролцох ийм сонирхол байна гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр эндээс бол энэ Путиний хувьд бол одоо өөрсдийн энэ Башар Асадын бодлогыг одоо Башар Асадыг дэмжиж байгаа бодлогоо эдэнд бас зарим талаар хүлээн зөвшөөрүүлэх ийм одоо сонирхолтойгоор оролцсон. Энэ бол одоо хэвлэлийн баг хурал хийхэд энэ дөрвөн лидерийн үгэн дээр бол Турк, Франц, Германы лидерүүд болохоор Сирийн режим буюу одоо Сирийн засаглалтай гэж Сирийн дэглэм гэж хэлж байгаа. Тэгэхэд Путин бол тэр даруйдын засаад уучлаарай энэ бол Сирийн арабын бүгд найрамд улсын хууль ёсны засгийн газрыг бид Сирийн дэглэм буюу режим гэж хэлэх бол утгагүй зүйл гэдгийг бол бас анхааруулсан. Эндээс бол харахад бол Башар Асадыг бол хүлээн зөвшөөрөх гол тоглогч болгож оруулж ирэх ийм бодлоготой ирсэн. Гэхдээ нөгөө гурав нь бол хүлээж аваагүй гэдэг нь бол тэр хамтарсан хэвлэлийн баг хурал дээр харагдаж байгаа нь бол Башар Асад эцсийн эцэст энэ Сирийн дайнд ам өргөдөд байгаа сая гаруй Сирийн иргэдийн амь насны хариуцлагыг хүлээх гол этгээд нь бол Башар Асад юм гэдгийг бол нөгөө гурван лидер нь хэлж байгаа. Зүгээр энэ хэлэлцээрээр бол хүрсэн гол үр дүн гэвэл юутай ч одоо Идлибийн гал зогсоох тэр гал зогсоож байгаа энэ байдлыг бол илүү удаан үргэлжлүүлэх тал дээр бол санал нийлсэн. За мөн үүнээс гадна хивийн зэвсэг үл хэрэглэх энэ явдалд бол одоо дайтагч талуудыг бол хооронд нь уриалсан байгаа. За тэгээд 3 дугаарт бол дөрвөсдийн асуудлыг хамгийн гол нь одоо сайн дурын үндсэн дээр одоо Сир рүү буцаах. Их оронд нь буцаах. Аюулгүй байдлыг нь бид хангаж өгье гэдэг ярих шиг болсон. Тэгж байгаа. Тэгэхээр энд ялангуяа Меркелийн хамгийн гол нь ярьж байгаа зүйл нь бол Сирийн
засахын газар бол нэг гол баталгааг өгөх хэрэгтэй. Энэ дөрвөсөд буцааж очиход эдэнтэй ямар нэг одоо хуучин тэр тооцоо бодогдохгүй тий хариуцлага тооцохгүй байх. Мөн үүнээс гадна тэдний амь наснаас гадна эд хөрөнгийн одоо баталгааг нь бас гаргаж өгөх. Өөрөөр одоо буцаж очиод хуучин эд хөрөнгөө эзэмших, байр сууриа эзэмших. Энэ асуудлыг хэрвээ хангасан амлалтыг одоо энэ баталгааг гаргаж өгсөн нөхцөлд бол суурийн дөрвөсдийг бол үе шаттайгаар гэхдээ сайн дурын үндсэн дээр албадан биш ингэж явуулах боломжтой гэдэг мэдээллийг бол Меркель онцгойлж хийгээд байна. Сирийн үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж ярьж байна л да. Энд одоо жишээ нь аль тал нь үндсэн хуулинд ямар заалт оруулах гэдэг байгаа. Сөрөг хүчний тал бол одоо үндсэн хууль өөрчлөлөө гэхэд бас ямар байр суурьтай байгаа. За тэгэхээр энд бол одоо тэр сая Сочийн хуралдаанаар бол үндсэндээ үндэсний хөдөлгөөний үндэсний эвсэл гэдэг нэг тийм нэг байгууллагыг бол байгуулсан. Энд бол Путин бол ялангуяа Сирийн үндэсний хөдөлгөөн гэдэг энэ талуудыг те дайтагч одоо тэр талуудыг аль альний багтаасан. Эднийг бол одоо яг албан ёсны тийм нэг тал болгож те энэ олон улсын хуралдаан дээр эднийг этгээд болгож ингэж одоо хуулийн этгээд болгож оролцуулаач гэдэг ийм бодлогыг бол Орос баримталж байгаа. За энэ Сочийн энэ хуралдаанаар бол гарсан үндэсэн хуулийн зөвлөл гэдэг нэг тийм комитет гэдэг ийм байгууллагыг бол байгуулсан байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийг одоо бэлтгэх зөвлөл гэж болох энэ одоо талуудын хоорондох энэ комист хамгийн гол нь мандатын асуудал. Нэгдүгээр зөрөлдөөн өөрөөр хэлбэл энэ зэвсэгт бүлэглэлүүдээс аль нэг нь оруулах юм те аль нь одоо яг хууль ёсоор энд орж болох уугүй юу гэдэг ийм асуудлаар бол одоо болтол нэг шийдэгдэх асуудал нь бол мандатын асуудлаа шийдэх. Хоёрдугаарт бол тэр сая Стамбулын хуралдаанаар чи ярьцгааж байна. Одоо болтол нэг ч хуралдаан хийсэнгүй энэ үндсэн хуулийн зөвлөл гэдэг энэ байгууллага нь нэг дор ирж. Тэгэхээр энд одоо яагаад энэ боломжийг бид бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дөр бас харилцан буулт хийж те зарим одоо оролцохыг хүсэж байгаа те одоо энэ зарим талуудыг бол оролцуулах гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дөр бол Оросын холбооны улсын зүгээс за дээр нь бол одоо Сирийн засгийн газрын зүгээс бол тэр мандатын асуудал дээр бол онцгой тийм сөрөг байр суурьтай байна. Энд болохоор хамгийн гол нь Сирийн ард түмнийг төлөөлж байгаа бүлэглэл нь аль нь те. Энэ бол ихэвчлэн 2013-аас 14 оны хооронд автоматар тодорхой нэг тийм улс төрийн томоохон хүчин те супер хүчний зүгээс их гүрнүүдийн зүгээс зохион байгуулалтаагаар Сирд ингэж оруулж ирсэн те оруулж ирсэн ийм хөдөлгөөн үзлийг бид өнөөдөр Сирийн хувь заяаг шийдэхийн тулд эднийг одоо мандат өгөх нь зөв үгүй юу гэдэг. За тэгэхээр мэдээж Сирийн үндэс нь одоо Туркийн үндсэн дэмжлэгэнд байгаа Сирийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний хувьд бол анхны ардчилсан сонгуул явуулах. Энэ ардчилсан сонгуульд хамгийн гол нь Сирт байгаа хүмүүсээс гадна гадаат байгаа одоо дөрвөсдийг нэгэн адил одоо оролцох боломжийг хангаснаар энд бол бид яах вэ гэхээр тодорхой тийм яг Сирийн ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн тийм дүгнэлтийг гаргаж чаднаа. Тэгээд ардчилсан юм төр засагтай ардчилсан парламенттай байх ёстой гэдэг ийм байр суурь баримталж байгаа. Сая тэр Турк ерөнхийдөө Стамбулд энэ зохион байгуулсан хурал дээрч бас энэ үзлийг бол ерөнхийд нь бол бусад гурван этгээдтэй бол бас тайлбарлсан байгаа. Тэгэхэд энд бол ерөнхий зүгээр зарчмын шин чанартай Сирийн хувь заяаг бол Сирийн ард түмэн өөрсдөө тодорхойлно гэсэн зүгээр зарчмын шин чанартай тохиролцоонд хүрсэн боловч яг яах вэ? Яг ямар тодорхой тийм алхам хийх үү, арга хэмжээ авах уу гэдэг тал дээр бол энэгээр ямар нэгэн тийм шийдэлт хүрээгүй гэж ингэж үзэж байна. Тэгэхээр яг Сирийн энэ иргэний дайнд оролцож байгаа гол хүчнүүд нь ямар хүчнүүд байна? Өнөөдрийн байдлаар 11 онд эхэлсэн энэ 7 жил үргэлжилж байгаа дайнд зарим юм одоо хүчнүүдийн харьцаа ашиг сонирхол энэ төргээд өчнөө зүйл бол өрнж байна те. За тэгэхээр одоо бол ерөнхийдөө Сирийн дайнд болвол одоо хамгийн гол нь гол санаачлагыг гартаа одоо өнөөл яхааргүй хууль ёсны засгийн газар буюу Башар Асадын Оросын дэмжлэгтэйгээр. Тэ Орос Ираны дэмжлэгтэйгээр. За үүнээс гадна бол одоо ерөнхийдөө Курдийн хөдөлгөөн буюу одоо Сирийн ардчилсан нам те ард түмний ардчилсан нам гэдэг ийм нэртэй энэ бүлэглэл бол одоо Курдийн бүлэглэл бол одоо Ефрат мөрний хойд хэсэг Сирийн хойд хэсгээр бол хүчрхэгжсэн. Ерөнхийдөө одоо Турк Сирийн хилийн 900 км-ийн
600 гаруй километрийн зурвас нь бол одоо тэр Курдийн бүлэглэлийн хяналтанд байна. Тэгэхээр энэ Курдийн бүлэгэл бол ерөнхийдөө одоо гол Курдийн бүлэглэл ингэж яагаад амжилтанд хүрвэ? Энд ямар амжилтанд хүрвэ? Тэгэхээр нэгдүгээрт бол Америкууд бол Курдийн коридорыг дэмжих бодлого. Өөрөөр хэлбэл яагаад дэмжиж байгаа юм бэ? Энэ дээр болохоор хамгийн гол нь одоо ойрхон орнотод хүчний харилцааг дахин шин тийм зохион байгуулалтанд оруулахад бол энэ Курдүүд бол Курд гэдэг нь гол нь исламын одоо тэр радикал үзэлд хамгийн бага автсан ард түмэн. Тэр утгаар эдийг гол тоглогч болгож гарч ирэх нь энэ тухайн бүс нутагт одоо радикализмыг одоо талсан зогсооход бол чухал байр суурьтай. Мөн үүнээс гадна тухайн бүс нутаг дахь зарим орнуудын хүчийг сулруулах, ерөнхийдөө эдний эсрэг шин тоглогч гаргаж ирэх ийм бодлогоор бол хойд Иракийн Курдийн өөртөө засан тогтнох улсыг бол Америк бол дэмжиж байгаа. За тэгээ үүн дээр хойд Сирь дээр хэрвээ ингээд Курдийн коридорыг гаргаж чадах юм бол Курдүүд маань яг өөрсдийн одоо тэр үндсэн нефт бусад одоо тэр бараа бүтээгдэхүүнээ бол дэлхийн зах зээл дээр газар дундын тэнгисээр шууд одоо нэвтрүүлснээр энэ дээр бол одоо хүчтэй тоглогч болох юм боломжтой. Үүнээс гадна энэ Курдийн хөдөлгөөний эхний бас нэг өөрсдийнх нь нэг хийсэн нэг гол амжилт бол Америкаар ингэж дэмжүүлэхээс гадна одоо хүртэл бас Оросоор ерөөхдөө бас дэмжүүлж байгаа. Энэ юу ямар Оросын үед ямар ач холбогдолтой юм бэ гэхээр энд тухайн бүс нутагт одоо исламын улс тэргүүтээ энэ хүчинтэй хийж байгаа фронт дээр хамгийн гол хүчтэй бодиттой тэмцэл хийж байгаа нь бол Курдийн бүлэглэл юм а гэдгийг бол ойлгуулсны үндсэн дээр энд хэрвээ эхний ээлжинд тэр исламын радикал үзэлтэй бүлгүүдийг дарахад бол бид бол яг хэн бүхэнтэй холбоотон болж оролцож чадна. Бидэнд бол одоо тийм радикал үзэлтээс илүү тусгаар тогтнол мөн тухайн бүс нутагт ардчил гэдгийг одоо ардчлалыг хамгийн гол нь одоо нэг номерт тавьсан ийм улс төрийн баримталтай гэдэг утгаар мөн Оростой хамтарч ажиллаж байгаа. За үүн дээр бол сүүлийн 2016 оноос би түрүү хэлсэн Турк орж ирснээр Сирийн одоо саяхан болтол бас тодорхой хүчин буураад анхаарлын бас баг гадна өртөх төхөөд байсан Сирийн үндэсний хөдөлгөөн, Сирийн үндэсний эвсэл гэж нэрлэгддэг. Энэ хүчин бол Туркийн дэмжлэгтэйгээр өнөөдөр бол одоо 2-3 хотод одоо тэр хойд Сирийн Идлиб болон одоо түүнээс хойш хотуудад бол гол орон нутгийн хяналтыг гартаа аваад байж байна. За тэгэхээр энэ дээр бол одоо хамгийн гол нь Турк болон Америктэй энэ баруун орнуудын сонирхол болохоор холбооны улс байх боломжтой. Холбооны улс өөрөөр Сирийг. За энэ дээр харин холбооны улсыг бид уг сатныхаар хийх үү эсвэл шашин шүтлэг янз бүрийн одоо тэр шашны урсгалаар яах вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй гэдэг. Ийм асуудлыг бол тавьж байгаа. Гэтэл Орос, Иран хоёр бол нөгөө тал дээр бол энд бол Сирийн нэгдсэн байдал гэдэг бол хамгийн чухал гэдэг. Ийм байр суурь дээр. Сирь нэгдсэн байх нь Орос, Иран хоёрт ямар ашигтай юм? За энд бол Сирийн хувьд бол одоо Ираны хувьд эхлээд ашиг тусын ач холбогдлыг хэлэлц. Сирь бол одоо өнөөдөр засах эрхэнд байгаа энэ Башар Асадын гэр бүл. Энэ Башар Асадын ерөнхийдөө эвсэл түүнийг дэмжигчид бол шиитийнхний шиитийн төлөөлөгчдийн одоо шиитийн урсгалынхны гол бүлэглэл байдаг. Тийм учраас Сирьт шиитийн хэдийгээр хүн амын 15% эзэлж байгаа боловч энэ Сирийн засахын газрыг шиитүүд нь хяналтанд авах нь бол Ираны хувьд бол мөн одоо газрын дундад тэнгист гарахад одоо гол ач холбогдолтой. Өнөөдөр яг гэвэл Иран ягаад Ирак, Сирь хоёр дээр ингэж анхаарал тавиад байна. Тэгэхээр Иран бол өнөөдөр одоо дэлхийд түүхээдийг хувьд бол Персийн булангаар гаргаж байгаа. Одоо энэ Персийн булан бол гол гарцсан үүн дээр тоглолт хийж байгаа. Үүнээс гадна шууд одоо Европ руу гарах эдийн засгуудын одоо гарахад бол Ирак, Сирийн нутгаар дамжиж гарах юм хувилбар бол байгаа. Тийм учраас өнөөдөр бол жишээ нь Иракийн засгийн газарт зээлээр одоо байгалийн хий дамжуулах хоолой, нефтийн хоолойны барихад зээл олгож байгаа Ираны бодлого нь яванда Ирак, Сирээр дамжиж газрын тэнгист гарах гэсэн ийм бодлого бол байж байгаа учраас Сирь нэгдвэл байх нь хамгийн чухал. Үүнээс гадна улсаа одоо бид бүхний мэдхээр Ираны гадаад бодлого гэдэг маань өөрөө лалын шиитийн гурвалжин гэдэг ийм улсаа гадаад бодлогод нь бол ийм нэр том явал байж байна. Шиитийн гурвалжин гэдэг нь Ирак, Сирь,
Иран руу байж байгаа. За Оросын хувьд бол улсаа газрын дунд Орос бол улсаа хаант Оросын үеэс нааш одоо далаад гарцтай болох тий ийм бол оролдлого байж байгаа. За тэгэхээр энэ бодлого дээр нь газрын дундад тэнгисийг хянахад гол түшиж газар одоо Оросын хувьд бол байгаа нь Сир. Бусад газруудаас бол одоо Орос шил үндсэн зөвлөлт холбоот улс бий байхаас илүү шахагдсан. Тэгэхээр газрын дундад тэнгисийг хэн хянж чадж байна? Тэр бол эцэст Европын амьдралд тэгээ газрын дунд тэнгисээр чинь дамжаад Улаан тэнгис тий Энтекийн далайд гарц нөгөө тийш Атлантын далайд гарах гарц зэрэг ийм чухал байр суурьт учраас Сирийг бол Орос одоо нэгдвэл байдалтайгаар тэгээд Оросын одоо дотн харилцаатай найрамдалт харилцаатай тийм түн шорон байх энэ бол хамгийн ашигтай. Газрын зургаас харахад өнөөдөр бол Сирийн төв засгийн газар нутгийнхаа ерөн дийлэх хувийг одоо зарим хүчнүүдийн дэмжлэгтэйгээр бол өөрийн хяналтанд эргүүлж авч чадсан байна тий. Тэгэхээр Сирийн иргэний дайн ер нь цаашдаа ямар явцтай өрнөх үү? Нэгдмэл байдлаараа үлдэх үү? Эсвэл одоо түрүүний таны ярьснаар холбооны улс болоод задраад нэг удирдлагатай мөртлөө холбооны юм улс болж үлдэхээр байна уу? Ер нь их гүрнүүдийн одоо энэ ашиг сонирхлын тэмцэл хаашаа өрнөж байна? Сирийн хувь заяа ер нь хаашаа ирэхээр байна? За одоо тэгэхээр энэ дэр бол ерөнхийдөө бол нэгдүгээрт Сирийн засгийн газар бол одоо газар нутгийнхаа хинхин те хяналтанд авчлаа. Одоогийн байдлаар бол юутач Сирийн хууль ёсны засгийн газрын бодлого одоо тэр ашиг сонирхлын дагуу асуудал шийдэгдэх тийм баримжаа бол харагдаж байгаа. Гэхдээ энэ дэр гол асуудал нь одоо тэр Курдийн одоо тэр хүчинтэй Башар Асад хэрхэн одоо ойлголцолд хүрэх үү гэдгээс бол нэгдүгээр асуудал. За хоёрдугаарх нь бол энэ барууны орнууд одоо Башар Асадыг яг этгээдийн хууль зүйн этгээдийн хувьд те энэ хүлээн зөвшөөрөх энэ боломжтой юу? Өөрөөр одоо сая энэ Стамбулын хурлаар бол Башар Асадыг бол тэр иргэний дайны гол буруутан гэж бол үзэж байгаа. Тэгэхээр үүн дээр болохоор хамгийн гол нь одоо энд Оросын одоо тэр явуулж байгаа бодлого одоо энэ барууны орнуудтай хэрхэн одоо үг хэлээ болцохоос бол Сирийн хувь заяа бол нэгдүгээрт шалтгаална. За хоёрдугаарт яг бас нэг сөрөг нэг гарч байгаа хандлага бол энэ Стамбулын энэ хуралдаанд бол Иран оролцсонгүй. Энд бол Иран бас игдвчсэн юм мэдээллүүдийг бол хийж байгаа. Өмнө нь Орос, Иран, Турк гуравлаад байсан. Гэтэл сая бол шал өөр дөрөв гараад ирлээ ш тийм ээ. Тэгэхээр энд болохоор Иран бол ерөөсөө юу хэлж байгаа нөхлөр бид Идлибийн тэр гал зогсоох гэрээнийг бол үндсэн баталгаажуулагч нь бол бид юм. Өөрөөр бол Идлибийн дэргэд бол аюулгүй байдлыг сахиулж цэргийн хүчнэр бол байгаа гол бодит хүч нь бол манай хувьсгалт гвардийн хүч. Тэгэхээр Ирангүйгээр бол энэ Сирийн асуудал бол шийдэгдэх боломжгүй гэдэг ийм мэдэгдэх гэж байгаа. Гэтэл энд Путин яагаад энд Иран байхгүй те энэ ширээн дээр хүрээд ирв. За тэгэхээр энд бол Путин юуны төрөнд болвол энэ барууныхантай одоо яг нүр тулан уулзаж энэ асуудлыг те ярилцах нь бол гол сонирхол нь байсан баг. Тэгэхдээ бас хурлын дараа хийж байгаа мэдэгдэлтэй бол Путин Ирангүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Тийм учраас Иран бол бас энд чухал ач холбогдолтой гэдгийг бол бас онцгойлон хэлсэн байгаа. Гэвч нөгөө талаар одоо Хельсинкид болсон Америк юуны Оросын уулзалтаар бол бас Ираныг бол бас үе шаттайгаар Сириас гаргах асуудал бол яригдж байгаа. Энэ дэр Орос бол бас зарим талаар бол барууныхантай үг хэл олцох янз төрөл Ираныг бас үе шаттайгаар гаргах ийм одоо тал дээр бас зарим талаар нэгдэж байгаа мэт харагдаж байгаа нь бол энэ Орос Иран гэсэн холбооны бас бат бэх байдал ирээдүйд хэрхэн хандагдахаас шалтгаална. Гэхдээ өнөөдөр бол Иран бол энэ нутагт оршиж байгаа гадаадын яг цэргийн хүчнүүд хуураад газараар бол гол бодит хүчин бол Иран байгаа. Мөн үүнээс гадна 11 сарын 5-наас одоо эхэлж байгаа Ираны эсрэг 20 гаруй хэмжээ Иранд хэрхэн нөлөөлөх үү гэдгээс бол бас их шалтгаална гэж үзэж байна. Тэгэхээр энэ Сир улсын иргэний дайнд өрнөдийн талаас ч тэр Турк, Иран, Оросын холбооны улс гээд том улсууд, том хүчнүүд оролцож байна. Гэтэл энэ дайн ер нь яагаад ийм удаан сунжраад байна вэ гэдэг бас нэг асуулт гарч ирж байна л да. Тэгэхээр энэ дайн сунжирч байгаа гол
шалтгаан бол энд лалын радикал үзэлт илэрсэн явдал. Өөрөөр хэлбэл энэ дайн хэрвээ одоо араб хавар шиг арабын хавар шиг зөвхөн ардчлал диктатурын эсрэг арчилсан хүчний хэрвээ тэмцэл хэвээрээ явсан болвол энэ бол дороо шийдэгдэх аль нэг талын ялалтаар шийдэгдэх асуудал байсан. Гэтэл энд Башар Асад бол одоо ойрхон дорнотын лидерүүд, бусад лидерүүд бол илүү их тийм эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр энд бол сүүлд нь сөрөг хүч нь мөн одоо зарим их гүрнүүдийн дэмжлэгтэйгээр энд бол одоо шашны секц хоорондын ийм одоо мөргөлдөг хэлбэрт оруулсан олон улсын шинж чанартай болоод энд ялангуяа Афганистан, бусад бүс нутгуудад Ливан ч гэдэг юм уу энэ бүс нутгуудад намжаад байсан тэр бүлэглэлүүд дахин одоо Сирт гарч ирэх, Сир рүү зөөгдөх ийм байдлыг бий болгосон. Одоо энэ тухай ч гэсэн одоо сая тэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ Стамбулын хурал дээр бол бас оновчтой хэлсэн байдаг. Энэ Сирт өнөөдөр 2 дан явагдаж байна. Нэгдүгээрт бол Башар ал-Асад сөрөг хүчний хоорондын нэг дан, нөгөөх нь бол одоо бид бүхний бүгдээрээ нийлж явуулж байгаа олон улсын хятад урагсад радикал үзлийн эсрэг дан. Тэгэхээр энэ Сирийн дайныг бол 2 дан зэрэг явж өгнө гэдэг ийм одоо үндслэлээр энэ талаас нь бид харах юм бол шийдэлд хүрэх илүү боломжтой гэж бол Макрон бас хэлсэн сонирхолтой байр суурь байлаа. Тэгэхээр Сир улс өөрөө ер нь ямар улс юм бэ те? Ямар хүчин чадалтай, ямар потенциалтай, бүс нутагтаа ямар бодлого явуулдаг, улс орнууд их гүрнүүдийн хувьд ер нь тэнд ашиг сонирхол нь төвлөрөөд байгаа нь ер нь ямар учир жанцантай энэ дайны бас одоо өрнүүлэх эхлэл нь бас энэ улсын потенциалаас хамаарч уу гэдэг ингээ олон юм таамаглалууд байна. Ер нь Сир улс өөрөө ямар улс юм бэ? За Сирийн хувьд бол өнөөдөр байгалийн баялаг тэр гэхээсээ илүү гол нь газар зүйн байрлал нь бол хамгийн гол ач холбогдол нь геополитикийн байрлал гол ач холбогдлыг үзүүлж байгаа. За энэ дээр бол уулаасаа Сирийн нийслэл Дамаск гэдэг байна. Бүр анх одоо худалдаа анх эхэлж байсан одоо эртний дэлхийн дахины үед хүртэл худалдааны нэг том төв. Энд бол одоо Хижазаас Шам гэж нэрлэдэг Сирийн нутгийг бол одоо Шам гэж нэрлэдэг. Газрын дунд тэнгисийн зүүн өмнөд зүүн эргийн энэ бүс нутаг бол худалдааны гол төв. Тэр утгаар өнөөдрийг хүртэл газрын тэнгист гарах гол бомтуудыг бол эзэмшдэг. За үүнээс гадна бол одоо би сая хэллээ тэр Ирак одоо бусад улсуудын хувьд бол Сирийн ач холбогдол нь газрын дунд тэнгис тухайн хөрш нутаг Сауди Араб ч юм уу эдний хувьд бол гол гарах юу нь болж өгдөг, гүүр нь болж өгдөг, далаад гарц нь болж өгдөг. Үүнээс гадна бол тус бүс нутагт Израилийг эсэргүүцэх хамгийн том хүч. Өөрөөр одоо Сауди Араб бусад улсууд бол Израильтай харьцангуй одоо үг хэлээ ололцож дипломат байдлаар зэрэгсэж орших. Ийм дипломат арга хэлцээрээр дипломат замаар одоо асуудлаа шийдэхийг зорддог бол Сирийн хувьд бол ерөөсөө Израилийг бол хүлээн зөвшөөрдөг улсуудын нэг. Тийм ч учраас 6 өдрийн дан Голаны өндөрлөг гэдэг 20 дугаар зуунд гол одоо зүйлүүд нь явагдаж ирсэн. Үүнээс гадна бол Хуура замын хувьд мөн одоо далайгаар ч гэсэн Европ бусад одоо тэр дэлхийн том зах зээлүүдийн ойрхон дорнод руу гарахад гол гүүр дамжин өнгөрөх цэг нь бол одоо Сир болж өгдөг. Энэ геополитикийн байрлал одоо гол бусад том гүрнүүдийн анхааралд орох үндэслэл нь болж байгаа. Тэгээ энэ дан ер нь барагцаагаар тийм ээ судлаачдын харж прогнозыг үнэлж дүгнж байгаагийн суурин дээр ер нь хизээ дуусах бол. За энэ дан бол би энэ асуудлаар бол одоо тэр Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифийн хэлсэн үгийг энд давтан хэлмээр санагдж байна. Жавад Зариф бол тэр хэлэхдээ энэ дайныг бол дуусгахад амархан Орос, Турк, Иран гэдэг ч юм уу мөн одоо барууны орнууд хэлцээрийн ширээнд суугаад хэлцээрээ гялстай одоо тэр үг хэлээ ололцоо. Дээр нь энэ газар дээрээ бол цэргийн хүчээр одоо тэр шийдэх асуудлыг бол шийдэхэд хялбархан. Гэтэл өнөөдөр бол барууны орнууд гал зогсоох янз бүрийн том жижиг бүс нутгийн гал зогсоох гэрээ гэдгээр энэ дайныг сунжруулахыг оролдож байна.
Тэгэхээр барууны орнууд энэ том жижиг гал зогсоох гэрээ янз бүрийн салбар хуралдаануудтай энэ тэнд шин хуралдаанууд хийгээд яваад байгаа нөхцөлд бол энэ дайнд дуусахгүй гэдэг ийм үгийг бол Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф хэлсэн бол. Тэгэхээр нөгөө яриад байгаа яриа хэлцээ бол энэ дайныг сонжруулах агуулгатай болж таарж байна уу? Ер нь бол нэг талаар бас тэгж үзэж болно. За бидний урилгыг хүлээн авсан судлаач танд маш их баярлалаа. За та бүхэн ч гэсэн их баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахинд том хөтөлбөрийн өнөөдрийн дугаараар Стамбулд болсон Сирийн асуудлаарх дөрвөлийн уулзалтыг тойрсон сэдвээр бид судлаач анх баяртай ярилцлаа. Бидний хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.